Харилцагч байгууллагаас ирүүлсэн мэдээллээр хөтөлбөр үргэлжилж байна. Голомт банк Америкийн нэгдсэн улсын тэргүүлэгч The Bank of New York Mellon банктай хамтран комплексийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Голомт банкны санаачлагаар 2 дахь удаага зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээнд Монгол банкны удирдлага болон банкны салбарын мэргэжилтнүүд оролцсон байна. Тус арга хэмжээний эхэнд Монгол банкны удирдлага болон BNY банкны мэргэжилтнүүд олон улсын төлбөр тооцоотой холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа конференцийн практикт хиймэл оюун ухааныг ашиглах тухай санал бодлоо хуваалцлаа. Ингэснээр банкны салбарын аюулгүй байдал улам бүр сайжрах, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэх давуу талтай юм а. Манай гадаад төлбөр тооцоо, ялангуяа долларын төлбөр тооцоог бол одоо энэ Америкийн нэгдсэн улсын банк, Нью-Йоркийн банк гэдэг энэ банк бол одоо голлон гүйцэтгэж байгаа. Ялангуяа Монгол улс олон улсын мөнгө ах терроризмтэй байгууллагын саарлч гсалтанд 2019 онд орж исэн. Тэгээ жилийн дараа гарснаас хойш бол мэдээж харилцдаг гадны банкуд бол нэлээд болгоомжтой ханддаг байсан бол одоо жилийн өмнөөс эхлээд Нью-Йоркийн банк, манай банкуд одоо өнөөдөр Монголын 4 банк энэ банкаар дамжуулж долларын төлбөр тооцоог хийж байгаа. За Голомт банк 30 жилийнхээ арга хэмжээний хүрээнд Америкийн нэгдсэн улсын BNY Mellon банктай хамтраад compliance-ийн workshop-ыг зохион байгуулж байна. Санхүүжилт хөрөнгө оруулалт татах гол бас үзүүлэлт нь өөрөө хэр их compliance-та, хэр их дотоод үйл ажиллагаанд эрсдлээс хамгаалагдсан, за олон улсын болон дотоодын хууль дүрм журмыг хэрхэн сайн биелүүлдэг вэ гэдэг нь их том үзүүлэлт болдог. Тэгэхээр энэ өөрөө банкны хувьд өөрсдийнхөө чадварыг нэмэгдүүлсэн чухал арга хэмжээ болж байна. Тус конференцийн арга хэмжээнд Монгол банк болон санхүүгийн салбарын мэргэжилтнүүд тэргүүтээ 100 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Голомт банк нь BNY банктай хамтран дэлхийн дахныг хамарсан өргөн сүлжээгээр дамжуулан гадаад шилжүүлэг, төлбөр тооцоо, импорт, экспортын санхүүжилтийн үйлчилгээг конференцийн өндөр стандартаар харилцагч нартай үзүүлэх боломжтой боллоо.